Солонгост жагсаал цуглаан бол болж байна. Тэгээд үйлчлэр машинаар жагсаал цуглааныхаа уриалгыг хийлээд ингээд явах. За тэгээд суурин байх. За тэгээд үйлчлээсээгээд үзэл бодлоо илэрхийлэх. За мөн одоо юунууд бас байна. Нөгөө суурин газар зогсож байгаа нөгөө нэг хэвлэл бариад бас тэгээд зогсож байгаа юм ч бас харагдаж байна. Тэгээд энд болохоор тэгж амар нөгөө жагсаал цуглааны зөвшөөрөл аваад тэгээд нөгөө хугацаа заагаад авах юм байдаггүй юм байна. Хугацаа заахгүйгээр хүмүүс ингээл өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд үр дүнд хүртлээ ингээл явчлаа тийм ээ. Тэгээд тэр хэсэг нь их гоё таалагдлаа. Монголд бол тэгээд шүгэ хэлж үзэл бодлоо илэрхийлэхэд заавал зөвшөөрөл аавна, мэдээлэл өгнө. Тэгээд мэдээллийн дагуу зөвшөөрөл аавна. Тэгээд тэр нь өөрөө хугацаатай байдаг. Тэгээд хугацаатай юм ингээ заагаад өгчлөөр магадгүй манай Монголын жагсаал цуглаанууд үр дүнд хүрдэггүй байх тохиолдол ч гэсэн энтэй холбоотой байх гэж бодож байна. Хүмүүс ерөө үр дүндээ хүртлээ хэдийн удаан зогсож чадна уу те өөрсдөө одоо те тэмцэж жагсчил чадвал одоо тэр хизээ жагсаал цуглаан дуусах нь хамаагүйгээр уг нь юм эрхчлөөтэй байвал зүгээр санагдчих. Тэгээ Монгол нийгэм бодлын эрхчлөөтэй юм шиг хэрнээ нөгөө бодлын үгүй ч юм шиг те